Бүгд найрамдах Үзбекистан улсын соёлын яамны сайдын зөвлөлийн холбогдох тогтоолын дагуу хэрэгжиж байгаа түүхэн киноны хөтөлбөрийн хүрээнд 2025 оны 12 дугаар сарын 15-наас 17-ны өдрүүдэд бүгд найрамдах Үзбекистан улсын Ташкент хотын олон улсын кино форум үндэсний кино шагнал гартуулах ёс тол боллоо. Бүгд найрамдах Үзбекистан улсын соёлын яам мэдрэдэх кино агентлагийн захирал Ирзавийн урилгаараа Монгол улсын кино урлагийн зөвлөлийн төлөөлөл оролцлоо. Энэ үеэр хоёр улсын кино урлагийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр уулзалт хилцүүлгүүд хийж хамтын ажиллагааны сан жижиг байгуулсан байна. Түүхэн киноны хөтөлбөр нь 2024 онд Үзбекистан улсын ерөнхийлөгч Мирзаяевын санаачлагаар 2024-өөс 2030 онд хэрэгжих түүхэн киноны үндэсний стратегийн хөтөлбөр. Үндэсний бахархлыг нэмэгдүүлэх түүхэн мэдлэгийг залуу үед таниулах өвлүүлэн үлдээх 3 дахь сэргэн мандалтын үзэл санааг дэмжих зорилготой юм. Стратегийн хүрээнд зохион байгуулагдсан түүхэн киноны олон улсын кино форумд түүхэн сэдвтэй уран сайхны баримтат болон анимашн киноны үйлдвэрлэлийн чиг хандлага олон улсын туршлага солилцох кино урлагийн салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэжээ. Форумд Орсын улбаны улс, Япон, Франц, Турк, Монгол зэрэг 14 орны 40 гаруй хөтлөлөл оролцож хилцүүлгийн хүрээнд түүхэн сэдвт уран сайхны кино үйлдвэрлэл, хамтарсан бүтээлийн жишээ, түүх болон киноны харилцан хамаарал, киноны санхүүжилт түгээлтийн бодлого, түүхийг анимашн бүтээлээр дамжуулан хүргэх боломж зэрэг сэдвээр хилцүүлэг өрнүүлжээ. Форумын үеэр бүгд найрамдах Үзбекистан улсын ерөнхийлөгч Монгол улсад айлчлах үеэр бүтээгдсэн богино хэмжээний баримтат киног танилцуулжээ. Тус бүтээл нь бүгд найрамдах Үзбекистан улсын ард иргэдэд Монгол орны түүх, соёлын үнэт зүйлсийг таниулах зорилготой юм байна. Түүнчлэн хамтын ажиллагааны сан жижигэн хүрээнд хоёр улсын кино урлагийн салбар дахь хамтын ажиллагаа цаашид өргөжин тэлж хамтарсан кино төсөл уран бүтээлүүдийг бодитоор хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн байна.